энэ Монгол уламжлал бол өөрөө одоо л нэг хүмүүс мэддэг болсон юм шиг одоо л нэг гинт ингээ хэрэгжүүлээд байгаа зүйл биш. Бүр монголчууд нь өвөг дээдсийн үеэсээ энэ одоо байсан зүйл тэр цайны дээж өргөх тэр санаа зүв бол заяа зөвч гэдэг юм уу санаж явбал бүтэн ингээл нөгөө зүүрүүг хил зүгүүдээр ингээд үр удамдаа бэлгшээж үлдээгээл яваад байдаг. Тэрийг бид нэр харин хэрэгжүүлэхгүй байх ч юм уу ийм зүйлүүд байгаад байгаа. Хэрэгжүүлээд яваад гал голомтоо сахиад ингээд цайныхаа дээжийг өргөдөг, зөв зүйл боддог, зөв сайхан явсан хүмүүс яг тэр одоо нөгөө эрчим энергиэр өөрөө амьдрал нь гоё бүтэмжтэй сайхан байдаг ч юм уу те. Тэгэл одоо яг сэтгэл судлалын шинжилгээ ухаантайгаа холбоод үзэхээр мөн одоо квант сэтгэл судлал гэж бас салбар хөгжиж байна. Квант физик гэх те. Хүний энерги болсон хүний бодол, мэдрэмж, үг бүгд маш хүчтэй юм эрчимд ойлгоон чичирхийлэл. Хамгийн өндөр одоо давтамжтай зүйл бол өөрөө талархал гэдэг. Тэгэхээр бүх одоо үзэн ядалт ийм давтамж гэрц ялгаруулж байна. Баяр хөөр ийм ялгаруулж байна гэдэг юм уу. Энд чинь өөрөө шинжлэх ухаанаар батлагдаад байна. Тэгэхээр бид нэр талархах тий орой унтахтай ядаж 3 зүйл талархаад унтах ч юм уу. Хүүхдтэй энэ талархахыг дадал болгох, өөрөө өнөөдөр биедээ байгаа зүйлдээ талархаж байгаагаараа тий бахархах, талархах энэ сэтгэл зүйчил өөрөө бидний нөгөө амьдралын чанарт нөгөө аура энергит баа бүх зүйлд нөлөөлөд байгаа. Soul Lab-ийн ерөнхий ивент тэтгэгч Дэлхийн хамгийн нэмгэн живх Baby Lab ажиллаж байна.